Тэр үйл надад бүр амар хэцээс. Ингээ өдөр болгон гориглохтой болч ирээд тэгээд өргөд оруулаад хүн байдгүй. Ээж үгээл залгаалуулж амал тадар тайлж бас ээжээсээ амар хэцүү байна гэл хүн чинь бас нэг хит унаад шантрахтай бас хит дэж амжилттай болоод ирэнгүүт ханчтай юм байна. Аа би чаддаг юм олчлоо гэж бодож ирсэн юм аа ингээ шууд хаях болж ирж байгаа хгүй. Тэгээд би чинь тэр үед 7 сартаа жирэмсэн байлаа. Миний яг тийм хууны маныг замдаад өгөхгүй. Би байдгал юм жоохон дургу. Монгол хүн байхын үнцэнээ олоод ирэхээр та өөрөө үнцэнтэй хүн болж эхэлдэг. Өөрийнхөө үнцнийг мэдэрнэ гэдэг чинь бүх зүйлийг үсээ амжилт хийж байгаа л гэсэн. Тэгэхээр энэ бол биелээ Монгол соёл гэдэг чинь таны Монгол хүн гэдэг чинь таны хэр үнцэнтэй хүн бэ гэдгийг танд таниулна л гэсэн. Би Хүчирхүүчийн коллежийг балетын төдөлтөн мэргэжлээр анх төгссөн. Тэгээд миний нөгөө бөөр өвчнөөс болоод бүжиглэх боломжгүй болж эхэлсэн. Тэгээд нөгөө нэг хөдөлгөөн хоригдоод эхэлж байгаа байхгүй. Гэтэл нөгөө би чинь хөгжим бүжигт 7 жил сурсан. Дээрээс нь хөгжим бүжигт орохоос өмнө бас багасаа бүжиглдэг байсан. Тэгэхээр нөгөө миний би чаддаг юм олчлоо гэж бодож ирсэн юм аа ингээд шууд хаях болж эхэлж байгаа байхгүй миний хувьд. Тэгэхээр нөгөө тэргээ хаямааргүй за ядарч багшлаад те нэг студ ч юм уу сургалт нэгээд бүжигтэй холбоотой зүйлсээр ингээд байж гэдэг ерөнхийдөө бодолтой болж эхэлсэн. Тэгээд нэг айгууд ажгүй газар орлоо нөгөөх газартайгаа ярьлаа. Гэсэн чинь ерөнхийдөө бол манайх засаж юмнуудыг хийгээд өгнө. Чи өөрөө ямар өнгөөртэй залуу байх юм. Ингээд за тэрөөсөө бодож урьж байгаа л энд орё гэд шийдсэн. За шийдээд гисэн чинь тэрэн чинь бас нөгөө нэг заал чинь хоосон ингээд зүгээр нэгтэй хоосон гоё том талбайтай юм шиг хэрнээсээ бас яг ингээд тогтчуулангууд парк хийхээс ахуулаад тойр хийхээс тэр дэвсгэрүүд ахаас ахуулаад ингээд жижиг сайжрах ингээд маш их зардууд гардаг. За тэр зардуудыг бүгдийг ингээд тооцоолоод бичсэн чинь ерөнхийдөө нэг 10 сая орчим болж байсан. За 10 сая төгрөг одоо хаанаас олох вэ гэж хэлсэн шүү дээ. Тэгээд бодоод ирсэн ээжээсээ гундаа бодож ирсэн. За гэхдээ ерөнхийдөө бол ингээд тооцоололоо гаргачаад ингээд танд үзчих гэж байна. Танаад хэлэнгүүт 5 сая орчим дотор ер нь л ингээд танууд болохоор байгаа байхгүй юу. За тэгэхээр ерөнхийдөө 5 сая төгрөгийн авъя. 5 сая төгрөгтэй л гэж бодъё. Заавал би ингээд өөрөө бодсон шиг тэгээ сансан шиг яа бүр тийм гоё нэг өстой энэ зүгээр л ихэлчээ. Зүгээр ихэлсэн байхад цаашдаа бүх юм гоё чинь олдчихно тэгээ замаасаа би гоё болгоод өөрсдөө явж болно. Тэгэхгүй ингээд ийм төвшөнд хүн ингээд өөртөө нэг юм амар өндөр цензур тавьчихдаг тэгээ тэрэндээ хүрхээ ихэлж чадахгүй байж ирснээс зүгээр л ихэлчихээ л да гэж бодоод ээжээсээ нэг өглөө гуйжлаа. За ээж би юу нэг ганцаараа нийя гэх тэдгийг амар ингээд зөрөгтэй хэлсэн л дээ. Одоо ингээд ер нь тэгвэл яаж та юу гэж очиж гэдэг ингээд итгэл салтаа хэлчих юм бол би өөрөө тэр ажилд айгүй итгэлгүй болчихно. Тэгэхээр анханаас айгүй итгэлтэйгээр яа гэвэл миний санаанд нийцсэн дүүрсэн байгаа шүү дээ. Тэр тэгээд юусэн ээж би нэ та надад ингээд тус олооч гэж гойсон чи ээж хит хоног бодсон юм аа. Тэгээд чин тэр бодсон хит хоног бүр ингээд өглөө асуулт яа надад ээж өнөд хариугаа хэлэх байх таа гэдэг ингээд өдөр болгон гориглохтой болч ирээд чинь нэг өдөр ээж за маргааш гараад тэр мөнх дургийн өрөөж хөөцөлтэй. Тэгээ юу яах юм гээд тэгэл тэр өдөр чинь зүгээр ингээл өөр амар гоё мэдрэмж байгаа л те. Зоолор очиж аахгүй би зоолор очиж толио ütсэн чинь зүгээр хөргүүлээд те зүгээр ингээл очиод ингээд өгөхөд бол зүгээр өгөхөд одоо 65 мянга очиод суурлуулад ингээд өгөхөд л 120 мянга гэж байгаа. За би ч нэг 10 саяын зарлыг 5 сая руу хэмжээд байгаа юм те. Айл бол хямдл төлбөрөөр хийхийг бодно. За 65 мянгаараа авъя. За очиод ямар тач өчрөө олон тэндээс асуучд байгаа гэж бодоод за тэгээд портер дээр ачуулаад ирлээ. Портер дээр очиж ирсэн тал тэгэл гадаа үлдсэн. Би тэгэл нөгөө талтайгаа үлдэж авах нэг 4 тал авчирлаа да. Тэгээд өргөд оруулаад хүн байдгүй. Тэгээ хүмүүс ч нэг замдаа ми талыг хаалцсан бол өрөнд ороход тэр хүнээр төлөвлөх үү, би төлөх үү айгу хэцүү юм бэл чин тэ. Тэгээ хүмүүс үгүй гэж зугтаал гудамжиндаас хүмүүсээс гуйж авахгүй. Ахаа ч юм уу тэ ингээл энэ талын өргөө оруулаад өгчихдөхөө гээл тэ. Тэр үйл надад бүр амар хэцүүс. Ээж үгээл залгаалуулж амал тадар тайлж бас ээжээсээ амар хэцүү байна гээл тэ. Манай нэг ах ирээд талиман тогтоож өгөө. За доктор асуудал гаргана. Ийм талмын чинь тэ тийшгээ тавих юм бол талиман ингээ хөхөлцөөд тэгмч нэг хүүхдүүд орон дээр чинь хүүхдүүдээр унчих гад болохгүй ингээд баг ганц чан урд нь ингээд хүчээд ивсгэж тэр тайл ингээд оргиж байгаа байхгүй шууд ингээд тэр чинь би ч бас нэг хүүхдүүдийн эрүүл мэнд аюулгүй байдлаар анхаарах хэрэгтэй шүү дээ. Тэгээд тэр тайлны араар ингээд нөгөө юу шахна лээ нэг юм бас ингээд барилгын тэ нэг юм ингээд шахаж явахад тийжээш наагаал тэ хөрхи тэр ах надад аюулгүй сэтгэлээсээ ажиллаж өгсөн юм аа. Тэгээд талны маань арыг сайхан битүү скотч байна. Ямар нэгэн байдлаар цуурсан ч гэсэн нэг скотчндаа нөгөө ингээд байртан шууд сархиг ороод ирдэг юм байна л та. За хүшиг гэсэн чинь манай нэг хан ингээд тэр чигтээ цонх байхгүй юу. Тэгээ шал хүртлээ бишэлтэй ингээд 5 шиг цонхтой. Тэнгүү тэнцэн ингээд битүү хүшиг орж ирж байгаа. За хүшиг хагаад явлаа. Тийм шиг чинь захиалгаар л гард юм байна. Тийм бүтэн үргэж том хамных байдгүй. Дээрээс нь тийм өндөр бас байдгүй юм байна.
Тэгээд ерөөсөө материал аваад оёхон зөв юм байна гэл. Тэгээд өнгөө сонгол албатай юм шиг хөрхөө ээж мал их тус болсон л доо. Тэгэл албатай юм шиг ээжээсээ гуугаад албатай юм шиг ээжээрээ бүх юм хийлгэтэл те. Тэр үедээс албатай юм шиг ээжгээ чирэл явж байгаа байхгүй юу. Тэгэл энэ өнгөч гоё тэр өнгөч мухаа гэл амар муудалцаад тэгэл явсан. Тэгээ гэртээ материал авчираад хоёулаа хоёр талаас нь тавьж аваад эсгэж байгаа маа. За одоо тэр цонхныг чи энээсээ өндөр нь тэгээд тэрний энэ дээр энийг залгуул юм болох юм байна те. Нөгөө хөшгүүдээ залгаж ойж байгаа байхгүй. Тэгээ оёол тэнд авчлаа хажуудлын засвар хийж байгаа өрөөнөөс ах агчаа шатаа өгч байгаа ч би шатаа чи ингэчээ гэдэг нөгөө шатаа чирж оруулаад шатан дээр нисч өгч гээ. Тэр том цонхны чинь бас нөгөө нэг юу гэдэг чинь хөшиг тогтоогч байдаг ш тогтоогч болгоныг ингээл их чинь бараг ингээл гар уруугаар хөхөрч байгаа байхгүй юу. Би шууд 7 хоногийн дотор тогтчихсон тэр заалыг. Ерөөсө 7 хоногийн өмнө миний мөнгө бүтээл гарсан. Тэгэл гаргууд миний 9 тонн надад айгу гоё ээлтэй байхгүй. Тэгэл би шууд 3 сарын 3-нд нэмэ гэж өөртөө шийдсэн. Тэр нь яг 7 хоногийн дараа авах. Тэгэл 7 хоногийн дотор амжуулахын тулд ингээл өмнөх өдөр нүгтэл би 2 цагт гэртээ явж байгаа байхгүй. Тэгэл маргааш нь нээлттэй. Тэгээ айгу гоё амжилттай эхэлсэн юм аа. За амжилттай эхлээд ирсэн чинь хүн чинь бас нэг хит унаад шантрахтай бас хит дэж амжилттай болоод ирэнгүүт ханчт юм байна. Ингээд ингээд байж болж ах юм байна те. Ер нь ажгүй юм байна гэд. Тэгээд нөгөө чинь мөнх төргөө яг нөгөө зохицуулж мэдхгүй. Хүн чинь мөнгө олж сурахаас гадна үрд сурна гэж бас байд юм байна лээ. Тэгэхээр нөгөө нэг олсон мөнгөө алийн хэдийн цааш нь хийх үү, хэдийн үр зээлэндээ өгөх үү те, хэдийн би өөртөө зарцуулах уу гэд. Ингээд эхлэнгүүт нөгөө хүн чинь 2 сар айгүй амжилттай ажиллаад ингүүт ингээд болчих юм байна гэд. Мөнгөн дээр айгу хайн голоод ирж байл та өөр сурахгүй. Тэгсэн чинь 100 боллоо. За тэг сургалтын төв ажилтдаг хүмүүс мэддэг байл гэдэг. Зовлон гэнэ. 100 болчих хүмүүс ч хөдөө гадаа явчихдаг, хүүхдүүд мөхтөч амраад ингэ явчихдаг. Дайлангуяа 7 сар бол ингээд хов хоосон болчихдаг. За тэгээд 7 сард бол бүр ямар ч хөнгөө тэгээ хий түрээс төлөх болоод ингээд ихсэн чинь нөгөө хүн чинь мөнгөө яхаа үр сураагүй байгаа юм чинь мөнгөгүй. За тэгэл үр зээл гэдэг юм бүр орж эхэлж байгаа юм. За тэгээ буцаад 8 сараас ингээд одоо л амар сан хүмүүс ажиллаж тэгээд хөдөө гадаас явж ирсэн хойно цуглуулаад тэгээд буцаагаад өрөө дараад тэгээд тижээс ер нь бол мөнгөийг маш сайн зохицуулах хэрэгтэй байна. Зөв үүрэх хэрэгтэй байна гэдгийг суралцлаа. Ерөнхийдөө ингээд бараг жил орчим болоод ихлээр тэгээ октрон билег нэг ерөнхийдөө бол шийдэл рүү орж ирсэн. За яагаад их болсон гэсэн чинь хүмүүс Монгол бүжиг гэдэг яригдaltaй билгээд Монгол бүжиг гингүүд манайх болохоор октрогод биелээ гэж ах зараа тавьчихсан. Тэгээ нэрээ өгөөгөө заа. Октрогон биелэг юм айгуу тийм өн удаанаар ингээд бүтэж явж байгаа хгүй маш гоё. Гэхдээ нөгөө чанартайгаар бүтэж байгаа. Гэхдээ тэр үед нэрээ өгөөс. За биелгэний сургалт гэж нээсэн. Тэгээд нэрээ өгөө, нэр өгтөө за амтаач октрогод биелээ. Ерөнхий санаа нь болохоор даалт ертөнц маягийн те ингээ хүн биелэхээр ингээ энерги нь яад юм те ер нь биелийн үлгэнд яагаад юм утгатай юм биелийн гарыг яагаад нийлүүлж барьдیں۔ Те мөр яагаад доошоо зөгтэй. Энэ болгоныг ерөнхийдөө бол даалт утга чангаар нь тайлаад ирсэн. Ингэж ирээд тавьсан ч нөх хүмүүс чинь зүгээр Монгол бүжгээ сурцгаая те үндэсний ус соёлыг сурах гэдэг үгний оронд те ийм үг чинь маш удаан явцсан шүү дээ те. Өнөө октрогод биелээ гэдэг үг гараад ирэнгүүт айгүй тийм содон харагдаж эхэлж байгаа хгүй. За тэгээд энэхэд ихний анги маяг айгүй хурдан дүүрсэн. За тэгсэн чи яагаад анх бэлгүүр орох болсон гэсэн чинь 10 продакшнаас нөгөө хуралтай гэдэг нөгөө хүчмийн наадам зохиодог. Тэн дээр байж хахад нөгөө хүмүүсийг идэвхжүүлэх зорилгооны бэлгэний тэмцээн болсон. Тэгээд тэрэнд ороод би төрүүлэхгүй юу. Тэгээд яг нөгөө хүмүүс идэвхжүүл арт продакшн идрэл ерөнхийдөө маягтай ингээд баян хамт байдаг газрууд тахгүй. Тэгэл яг хүмүүс нь л гоё байж ивэл тэ энэ дэрс хүмүүс гоё сэтгэлтэй байж ивэл гэж бодоод нэг тийм амар тэмцээнд ялаа шагнал магнал хүсээгүй би. Тэгээд за ялцтай айгуу гоё ялаа хүмүүстэй нөгөө нэг тэмцээнд хин нэг дэмжээл ингээл шуураад эхэлж байгаа байхгүй айгуу гоё ялж байгаа. Тэгсэн чинь тэндээс нөгөө Маяра гэд брэнд өгдөө шүү дээ. Маярагийн ихч гарч өгдөө би шагналын өгчээ гэд ингэхгүй юу. Тэгсэн чинь хөөх ямар гоё ингээд тэгэл нөгөө Маярагийн хатантай амар гоё зураг гэдэг оролттой. Тэгээд тэрийг гаргаж ирэл за би зураг тайлбарлая гэсэн чи юу вэ? Тэр зураг нь ингээд өнцөг булан бүрт утга учиргүй нэг ч юм байхгүй. Маш л утга учиртай. Тэгээ ерөнхийдөө ерөнхийн надад бас үндсэн гол нь ерөөсөө их хүн, хатан хүн гэдэг юу байсан байхгүй. Тэгээ би чинь тэр үед 7 сартаа жирэмсэн байлаа. Тэгээд жирэмсэн багтаа бүжиглээд тэгсэн чинь надад аим бэлгшээлээ санагдаад тэгээ тэрнээс хойш надад бэлгээ заагаач гэдэг хүсэлтүүд маш их ирсэн. Тэгээд бэлгээний сургалт ингээд ерөнхийдөө ажлуулал яадیں ингээд тэгээд бас ингээд аль ертөнц тал руу надад ийм юм байд юм байна шүү гэж таниулж хэлж өглөө тэрийг нь мэдэж авлаа тий. Тэгээд ерөнхийдөө бэлгийнхаа суралт эхлэе. Тэгээд би Маярагаар айгүйх бэлгчээд өгөхгүй. Тэгээд саяхан бас манайх Маяратайгаа хамтарч ажилласан. Сая манайх ноктрон бэлгийн 2 жил яваад хийсэн байгаа. Тэгээд нөгөө нодлон нэг жил хавь хийгээгүй.
Би энэ жил яг хиймээр санагцсан гэсэн чинь би нэг хамт олонтой оруулж эхэлсэн. Ингээл нэг ганцаараа ажиллаад ерөнхийдөө ингээд яваад штэ. Багш нартай болж эхэлсэн. Манай онцлог гэх юм бол би багш нараараа айгу бахархдаг байхгүй юу? Яа тэгэхээр мэржлийн сургалт өгсөн нь юусан ганцхан би. Тэр хэд маань над дээр сургалтанд яваад ерөнхийдөө бол яг миний арга барилаар гэсэн үг яг надтай адилхан хүмүүс орсон. Ерөөсө бүжиглэх манерын ч тэр зам дурх аранчнан ч тэр те хүн нөгөө хараад мэддэг шүү дээ. Ямар хүн бэ гэдгэнтэй ингээд байгаа байдал яаж байгаа юмнуудаас хараад түүний цаасаа дулаахан мэдрэмж төрүүлсэн хүмүүс байдаг те. Би анхаарал хөх нэг огтгон бэлгэндээ авчидаа гэдэг ч юм те. Тийм бол амар гоо дулаахан мэдрэмж төрүүлсэн хүмүүс ахгүй надаа. Ер нь ингээд та манай төр ингээ багшлах бодлоо энэ үү те. Тэгээд мэдээж тхийн тулж тийм бүжгийн өвчтэй байх шаардлагатай. Бас яг дулаахан мэдрэмжтэй ч гэсэндээ бас яг нөгөө нэг чадваргүй ч юм уу те. Тийм хүн байвал бас хэцүү. Айл ал талаасаа бүх зүйл ингээ бүрдсэн хүмүүс байсан гэсэн. Тэнгүүд энэ маань нөгөө нэг биелгээ бол мэрэгжлийн тэгээд зөвхөн мэрэгжлийн хүмүүс хийх ёстой зүйл биш юм аа. Энэ өөрөө арт түмний соёл те. Арт түмний дундаас гарсан зүйл гэдгийг аягуулсан харуулж өгч байгаа. Бүгдээрээ өөрөө мэрэгчлээ сэтгэл судлал олон улсын харилцаа ч юм уу те өөрөө мэрэгчлээ сурдаг. За нэг охин маань бол бүр 10 жил хүүхэд байгаа шүү дээ. Бүр ингээд ерөнхийдөө бол надаас гадна 7 гишүүнтэй бид нэг 8 болсон. За тэгээд нөгөө ганцаараа ажиллаулаад юмаа ингээд явж байсан хүмүүс хамт олонтой болоод илүү хөргөн цар хураанд гараад ирж байгаа. За тэгээд сая ч бас 100 челленж болсон шүү дээ. Биелгээний челленж гээд нэлээд явсан. Тэр мөр өдөр яваад нэлээд сан давуулгаалаа. За тэгээд ерөнхийдөө бол хамт олонтой болж эхлээд эрэнгүүт нэг олонний хүч гэдэг юм чинь амар гоё байд юм байна. Тэгээд энд очингууд олуулаа ингээл гоё ингээд очих чинь амар гоё сүр хүчтэй тий. Тэгээд дээс нэг бүжин мүжгээд дэглэхэд хүртэл ингээд одоо сая 2 жилийн анд нэг бүжиг дэглэсэн чинь заалтандаа багтцгаа бид. Тэгээд нэг юмд ороод зогсгол багтгаа болж байгаа юм чинь бараг шууд маш гоё юм бол бас бүтээлүүд нэр гарсан. Тэгээд миний яг тийм хөөний маань зам байдаг байхгүй. Би байдгал юм жоохон дургу. Энэ тэнц тэр зүйл байдгүй би тэрийг хийхийг хүсдэггүй. Зүгээр амар гоё шинэ юм гаргая те. Арай жоохон өөр бай гэдэг талаас аль ер нь бүх юмыг ер нь жоохон тгий сэтгэдэг. Тэгээд би биелэх тоос нь одоо 2 жилийн өмнөх би өнөөдрийн би хоёр шал өөр байгаа байхгүй. Хүмүүс бол ингэж бодоод байдیں۔ Нэг сар сураад биелгээд мэдээд авчи. Тэ ингээд одоо хаяхан цаашаа орхичдаг. Ингээд янгууд зөвл нэг биелгээд тэр би сурч ирсэн юм аа гэл ингээд ярихтай. Тэрний нөгөө нэг яагаад биднэрт биелгээ хэрэгтэй юм? Тэр нөө мэдрэмжүүдийг нь авах хэрэгтэй. Тэгвэл би чи 2 жилийн өмнө биелгээ зааж исэн. Би өнөөдрийн би хоёр бүр тэс өөр хүмүүс байдаг байхгүй. Биелгээ хийх тусмаа энийг нөө өдрөө болгон хийгээ зуршил болгох тусмаа шинэ мэдрэмж авдаг, шинэ мэдээлэл авдаг. Тэн дээрээсээ тэг шинэ өөрчлөлтүүдийг надад өгч яадаг байхгүй. Тэгэхээр магадгүй 3 жилийнхаа өдөр би дахиад шал өөр төвшөнд очсон байна те дараа жил гэхэд тэгэхээр нөө хүмүүс маань биелэл байвал таны бүх зүйл бас биелээд л байна те хүсэл биелгээ гэж ярьдаг те тэгэхээр энэ ахгүй ерөнхийдөө бол марайг зориод амьдаад огторгон биелгээ ерөнхийдөө анх огт ороогүй биелгээ буюу хоосон чанар таны дотоод ертөнц бие хүн гэдэг энэ үгийг бүр амар хэлж байгаа. Ерөнхийдөө одоо бас нэг уг төрхөн биелгээ талаас нь судалж хэлж байгаа. Огторгоо гэдэг маань уг төрхөө гэдэг. Уг тэгэхээр уг төрхөн биелгээ гэдэг ер нь тэгэл өдрөөс өдөрт шинэ мэдээлэл орж ирж байна. Өдрөөс өдөрт ингээд бүх зүйл шинжлэгдэж байна те. Бид нар ингээд нэг байранда байгаад ажиллахгүй. Алаа зүйл нэг байранда байгаад хаад муудаж ялцардаг те. Тэгэхээр бид нар заавал өдрөөс өдөрт юусэн шинэ юм ирж хайх хэрэгтэй. Монгол хүн байхын үнцэнээ олоод ирэхэд та өөрөө үнцэнтэй хүн болж хэлдэг. Өөрийнхөө үнцнийг мэдрэн гэдэг чинь бүх зүйл юусэн амжилт хийж байгаа л гэсэн. Тэгэхээр ер нь биелгээ Монгол соёл гэдэг чинь таны Монгол хүн гэдэг чинь таны хэр үнцэнтэй хүн бэ гэдгийг танд таниулна гэсэн.